Энэ эмэгтэй аимшигт өвдөлтөө арайхийн төвчин. Зорж дууч гаргаж зүрхэлсэнгүй. Учир нь өчүүхэн төдийч хөдөлгөөн. Цусан шунсан харгас мангасыг дуудах аюултай байв. Удалгүй болох ирээдүйд. Зомби вирус дэлхийг бүхэлд нь нөмөрнө гэж. Хүн ам огцом цөөрч. Нийгмийн дэг журам нурам унана гэж. Амьд үлдсэн хүмүүс арайхийн амь зогооно гэж. Тэд зөвхөн энд тэндээс хэрэгсэл цуглуулад зогсохгүй. Гинэт гарч ирдэг зомбинуудтай ч тэмцэх ёстой болно. Гэвч энэ бүхэн хамгийн өхлийнх нь биш байлаа. Джейсон бүтэн өдөр алхажээ. Арай гэж нэгэн жижиг дэлгүүр болсон ч доторх юмсанд аль хэдийн хамаг чигээрээ дээрэмдүүлсэн байв. Тэр дургүйхэн хажуугийн өрөө рүү орлоо. Буйдан дээр бие биедээ налсан хоёр арга яс сууж байв. Тэд өгтлээ нэгнийхээ гарыг тавиагүй аж. Джейсон тэндээ удаан хүшиж зогсов. Нүд нь өөрийн мэдлгүй чихтэв. Бодол нь 19 жилийн өмнөх тэр шөнө рүү алгуур хөврлөө. Тэр үед зомби вирус дөнгөж дэгдэж байв. Джейсон жирэмсэн эхнэрээ дагуулan хотын захын агуулхад нуугдаж байлаа. Зүрх зүсэн орилтын дунд эхнэр нь эцэстээ охин төрүүлв. Гэвч баяр хөөр намжаагүй байтал агуулгын гаднаас зомби сүргийн өндөр чархран сонсогдов. Аимшигт зомбинууд удалгүй өчүүхэн хамгаалалтыг сэтлэн орж ирв. Тэдний хөдөлгөөн асар шаламгай байлаа. Буу барьсан нөхд нь нэг нэгээрээ унав. Джейсон хурдангүй. Джейсон хүүхдийг авч явахыг эмчилэл даатгахаас өөр аргагүй болов. Харин өөрөө хөдөлгөөнд бэрх болсон эхнэрээ хамгаалахаар үлдэв. Гэтэл хавь ойрын зомби улам оширсоор байв. Хөөхий эхнэр нь эцэстээ цуснд живэн амиа алдав. Джейсон өө гашууга төвчин эхнэрээ оршууллаа. Тэр цагаас хойш хүүхдээ хайх замд гарчээ. Гэвч нүд ирэмхийн зуур 19 жил өнгөрөв. Тэр сүрсэн ертөнцийн ихэнхийг туулжээ. Очсон суурин бүртээ хүүхдийнхээ сураг ажиг тавина. Гэвч найдвар нь бодит байдалд дахин үрсээр байв. Эцэст нь сэтгэлд нь цөхрөл сүлдэв. Өгтлээ үнэнч байсан хоёр арга ясыг ширтээд Джейсон гар бууга аажуухан гаргав. Сүмний гэрт ганцхан сум үлджээ. Тэр сумаа өөртөө зориулж айлерт хадгалсан байлаа. Эхнэртэйгээ эргэн уулзах дүр зургийг төсөөлсөөр Джейсон гохоо чанга татав. Гэвч буун дуу гарсангүй. Тэнгэр хүртэл энэ ганцаардсан эрийг авахаас татгалцсан бололтой. Нар жаргаж байлаа. Джейсон мөхлийн гудамжаар ганцаар алхна. Урдын шууганыг эзгүүрэл хэдийн орлжээ. Тэр нүдээ анин уурах шалхсаар байв. Нэгэн онгоцны сэгийн хажуугаар өнгөрөхөд сөнг бүдэг зомбины архиран сонсогдов. Джейсон даруй эргэн онгоцны их биеийн ард нуугдав. Зомби улам ойртож буйг тэр анзаарав. Тэр үлдсэн ганц сумаа үрхийг хүссэнгүй. Харин шилэн зонх шүүрч аваад хол шидлээ. Хагарах чимээ зомбиг амжилттай өөр тийш татав. Джейсон тэр завшааныг ашиглан эсрэг зүг рүү зогтов. Түр хорогдох газартаа буцаж ирээд тэр гитараа авч нэг ая тоглохоор зэхэв. Гэтэл хаалганы бариулаас үл ясаг чимээ гарав. Эр даруй бууга атхан сэрэмжлөв. Хаалга аажмаар нэгдлээ. Нэгэн охин сэмхэн алхан орж ирэв. Джейсон огцом урагш үсрэв. Надад ямар ч зэвсэг байхгүй. Нөгөө хүн ганцаараа бас зэвсэггүй лавсны дараа тэр сая нэг болгоомжоо суллав. Охин 3 өдөр 3 шөнө юм амсаагүй мэт харагдана. Лаацтай хоол залгисаар өөрийгөө танилцууллаа. Түүнийг Дора гэдэг аж. Тэр хойд нутгийн нэг том амьд үлдгэсдийн суурангаас иржээ. Хэд хоногийн өмнө тэр хамтрагчдынхаа хамт зах руу хэрэгсэл хайхаар явсан байна. Гэвч замдаа туйлын зэрлэг дээрэмчдтэй таарчээ. Тэдний арга барил туйлын харгас байв. Тэд хамт явсан ирчүүдийг бүгдийг нь хүйс тэмтэрч, үлдсэн эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь хүчирхийлэхээр завджээ. Дора азаарл ам молтрон гарчээ. Харамсалтай нь бусад хамтрагч нь бүгд амиа алджээ. Джейсон хажууд нь дуугүйхэн зогсов. Тэрч бас эзгүй хээрийн дээрэмчдтэй хідэнтэй таарч явсан. Тэдний ааш авир зомбиноос ч илүү аюултай байв. Дора газрын зураг дээр хідэнтэй заав. Тэдний суурин хамгийн хойд талд байдаг. Гэхдээ дунд хэсэгт нэг цуглархцыг бий. Хэд хоног тутамд ачааны машин ирж тосдог. Дора Джейсоныг өөрийг нь хамгаалан хүргэж өгөхийг хүсв. Цуглархцыг хүртэл. Учир нь замдаа дээрэмчдийн нутаг дундуур дайрах ёстой. Тэнд хав, манай хоёр дүүрэн. Ганцаараа бол тэр ёстой гарч чадахгүй. Джейсон огт эргэлзэлгүй толгой сэгсрэн татгалзав. Очоод ирэхэд ердөө 4 хоног л хэрэгтэй ч. Тэр аль хэдийн сэтгэлээ тогтонг ус шиг болгочихсон байв. Гаднах ертөнцийн юу ч түүнд падгүй болсон. Дорагийн гундаж унтсан царайг хараад Джейсоны бодол 4 жилийн өмнөх рүү буцав. Тэр хойд талын бөөгнөрсөн суурьнд 10-аад настай өнчин хүүхэд байсан гэж сонссон. Тэр яаран очиж үзхийг хүсв. Өөрийнх нь хүүхэд мөн эсхийг. Гэвч цорын ганц хамтрагч Сим хамт явхаас татгалзжээ. Учир нь тэр газар үнэхээр дэндүү хол байв. Тэгээд Сим өөрөө ч бас хүүхдээ дагуулж явсан. Асын замд гарах тун эвгүй байлаа. Царай дүүрэн гутралтай. Джейсон ганцаараа үрээ хайх аянд мордов. Тэр цагаас хойш тэр дахин хинтээж ойртож харилцаагүй. Өглөөний нарны туяа өрөөнд асгарч Дора уянгат аялгуунаас сэрлээ. Доод давхарт Джейсон гитар тоглож байжээ. Гагцхүү түүнийг гайхшруулсан. Джейсон санаагаа өөрчилсөн явдал байв. Тэр Дорог Хуарангийн тосгоцыг хүртэл хүргэж өгөхөөр зөвшөөрчээ. Дора учрыг нь сониучирхан асуулаа. Джейсоны дууны өнгө гунигтай болов. Учир нь тэр өөрөө татгалзагдах ямар гашуун байдгийг мэдэрч явсан. Өөрөө бороонд норж үдсэн болохоор бусдад шүхэр дэлгэж өгмөр санагджээ. Бодлгүй тэр хоёр навсгар жижиг байшингийн өмнө ирэв. Энд нууцлаг 8-аачин амьдардаг байлаа. Тэр буу зэвсэг сум олныг цуглуулсан байв. Джейсон олон жил нөхөрлсөн гитараа гаргаж ирээд
Түүгээрээ төлбөр хийж амиа хамгаалах хэдэн зэвсэг авах шийджээ. Эцсийн эцэст энэ аялал аюулаар дүүрэн. Тиймээс бүх бэлтгэлээ базаах хэрэгтэй. Дараагийн нүдэнд талархал дүүрв. Ийм сайхан сэтгэлтэй хүн сүнсийн үед ховордоо. Ширээн дээр хуучин сонин тэр хоёрын анхаарлыг татав. Түүн дээр үл мэдэх вирусын тухай мэдээ хэвлэгдсэн байлаа. Халдвар авсан хүмүүсийн тоо огцон өсгийн хэрээр эрх баригчид бус даяар онц байдал зарлжээ. Харин хэвлэгдсэн огноо нь 2026 оны 1-р сарын 18. Энэ бүхэн гамшигын эхлэл байсан юм. Зэвсгээ сонгочход тэр хоёр дэлгүүр дотор шууд галт үлв. Тэд энэ газарт ганц хоног хоногсохоор шийджээ. Дора Джейсоны хуучин гар буунд ганц сумыг үргэлж үлдээдгийг анзаарав. Джейсон энэ сүудсэн ертөнцид дараагийн мөчөд юу болохыг хэн ч мэдэхгүй гэж тайлбарлав. Харин энэ ганц сум байхад ядаж л өөрийн үхэл амийг өөрөө шийдэж чадна. Маргааш өглөө гэгээ ороход тэр хоёр дахин замдаа гарлаа. Тэд замын хажууд зэвэнд идэгдсэн нэгэн самбар олж харав. Түүн дээр биднийг хайсан гэж бичжээ. Дораагийн нүүр дүүрэн эргэлзээ байв. Тэр сүүлийн дараа төрсөн хүүхэд хуарангийн томчууд өнгөрснийг ховорхон ярьдаг байв. Тиймээс төмөр пайц дээрх тэр үгийн утгыг тэр ч ойлгосонгүй. Джейсон ч тэр үеийг дурсахыг хүссэнгүй бололтой. Гэвч тэр эцэст нь дород ярьж эхлэв. Вирус дэгдэх үеийн тухай. Эхэндээ 100 хэдхэн хүнс халдвар авч байлаа. Гэвч удалгүй вирус хувьсаж эхэлсэн. Тэгээд зогсохгүй тархах хурд нь аимшигтай түргэн байв. Мөн халдвар авсан хүмүүс улам догшин амархан ууртай болдог байв. Халдварлагчдын тоо тасралтгүй өсгийн хэрээр шуурхай албад удалгүй саажив. Нийгмийн дэг журамч дагаад нурав. Тэр үед өвчин хяналтын төв ам бардам амлаж байлаа. Вакциныг 3 жилийн дотор гаргана гэж. Гэвч гамшиг улам даамжрах тусам зөвхөн өвчин хяналтын төвч биш. Зэрэг төрийн байгууллагууд хүртэл уул мөргүй алга болов. Амьд үлдсэн хүмүүс өөрсдийгөө хаягдсан гэж бодов. Ингээд тэдний сэтгэлийн харанхуй тал бүрэн ил гарч. Тэд шатааж алж дээрэмдэж бие хядаж эхлэв. Хүний соёл иргэншил бүрэн нурав. Джейсон үүнийг яс махандаа тултал мэдэрсэн. Түүний бодлоор найдвар гэдэг аюултай зүйл. Хинч түүнийг дааж чаддаггүй. Юмтай байснаас алдах хүртэлх тэр бүх замыг тэд хагас өдөр шахан үргэлжлэн явсаар эцэст нь нэгэн төмөр торон хашааны өмнө хурч ирэв. Урд тал нь тэр дээрэмчдийн нутаг байлаа. Джейсон бүхийв. Алсаас хідэн дээрэмчнийг олж харахад тэд нэг эрийг тамсан зовоож байв. Нөгөө хүн ам тавин гуйсан ч толгойлогч нь өчүүхэн ч эргэлзэлгүй буудаад нам хийв. Дораагийн хоёр гар үл мэдэгч чирч адилхан харгасаар өгсөн нөхдөө санав. Джейсон түүний бөөг чанга дарж одоо өшөө авах цаг биш гэдгийг тохиоллоо. Тэр дород нуугдах газар ол гэж хэлв. Өөрөө араар нь тойрч мэрэгэн буудах байр хайхаар явлаа. Гэвч өмнөх дүр зураг түүний биеийг зарс хийлгэв. Тавцан дээр хатаж хорчисэн цогцос хүлээтэй байв. Энэ новшнууд хүүхдийг ч өршөөсөнгүй. Түүний хорсол намжаагүй байтал гадаа гинэт буун дуу хадав. Дороо тэсэлгүй нууцаар дайрсан байжээ. Гэвч дээрэмчдэд дорн баригдав. Джейсон өөрийгөө хүчээр тайвшруулж мэрэгэн буудахад төгс байр оллоо. Тэр олны зүг гал нээж эхлэв. Нөгөө тал хүн хүчээр давуу байсан ч Джейсон бүхнийг аль хэдийн тооцоосон байв. Тасралтгүй буун дуу ойролцоох халдварлагчдыг татаж ирэв. Хоёр тал холилд нь самуурсан хойгуур тэр дорог хорж байсан өрөө рүү шууд дайран орлоо. Хамгаалагчдыг нэг сум, нэг хүн болгон намнаж Джейсон дорог дагуулan гадагш ухас хийв. Гэтэл өнөөх толгойлогч амгүйсыг аль хэдийн хядаад дуусгажээ. Тэр араас нь гүйцэх гэж байгааг хараад тэр хутгаас углан өсрөн гарч толгойлогчийн мөч бүр асар хүчтэй байв. Удалгүй Джейсоныг ухаангүй болтлон зодов. Дороо туслахаар ухасхийн ирсэн ч эцэст нь толгойлогчид даруулчихв. Ялалтынхаа амтыг мэдрэх гэж яг тэр мөчид Дороо хамаг хүчээрээ түүний хүзүүний гол судсыг хазаж таслав. Их цус садран асгарлаа. Энэ адгийн новш эцэст нь газарт унаад хөдөлгөөнгүй болов. Хоёул айдсан ярьлаагүй, хүнд амьсгаадав. Энэ дээрэмчдийн бүлгийг устгаснаар тэд бас энэ эзгүй талын амууланд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байлаа. Үхэл амьдралыг хамт туулсны дараа тэр хоёрын харилцаа нэлээд дотносжээ. Дороо Джейсоныг өөртөө нь хамт суурьндаа очиж үлдэхийг өрөв. Джейсон хариу хэлсэнгүй. Харин түргэн алхсаар урагшлав. Учир нь тэр таньжээ. Урд байгаа нь хуучин анд Симийн сууц байв. Өө тэнгэр минь, ховор зочин байна шүү. Тэд 4 жил уулзаагүй байжээ. Хоёул их өөрчлөгдсөн байв. Сим хүүхэд нь аль хэдийн нас барсан гэж тайлбарлав. Өөрөө ч байшингаас унаж тахир дутуу болж хоцорчээ. Джейсон аяархан уучлаарай гэж хэлв. Тэр өөрийгөө ганцхан шүн түр хонож байгаа гэж хэлв. Маргааш өглөө эрт явхаач нэмв. Сим үүнийг сонсоод тэр дороо ихэд хөдлөлөө. Тэр Джейсоныг тухайн үед зөвхөн хүүхдээ хайхыг бодсон гэж зэмлэв. Өөрийг нь аюултай нүүр тулан ганцаарнг нь орхисон гэж буруутгав. Дороо Сим чагнаж байгааг анзаармагц. Сим аргагүй ярианы сэдвийг өөрчиллөө. Тэр Джейсонд өөдөөс харсан агуулга руу очиж хідэн хэрэгсэл аваад ирэхийг хүслээ. Джейсон өрөөнөөс гармагц. Сим дортой ярьж эхлэв. Өөрөө болон Джейсоны өнгөрсөн явдлын тухай. Гэвч удалгүй түүний царай эвгүйгээр хувирч уг бүрэн Джейсон өөрийг нь хайсан гэх гомдлоор дүүрв. Дороо уг нь хідэн үг хэлж тайлбарлах гэсэн ч харин цочирт нь нэг зүйлийг мэдэв. Сим тэрэнцрээсээ босоод ирсэн байлаа. Өмнөх бүх зүйл түүний жүжиг байжээ. Джейсон агуулгад орсныг нэгтэлмэгцээ.
Тэр эргээд чихүүдс хүрмээр инээмсэглэл гаргав. Дороо төрүүлж гиндүүлэн дайрсан ч тэр Симийн өрсөлдөгч огтхонч биш байв. Өөрийгөө алхамаар буланд шахагдахыг хараад тэр сандран Джейсон одоохон буцаж ирнэ гэж сүрдүүлв. Гэтэл Сим яжтайхан инээмсэглээд Джейсон ахиж хизээж ирэхгүй байх гэж хэлв. Харин энэ үед Джейсон агуулгын дотор аль хэдийн орчихсон байлаа. Ялцарсан өмхийн үнэр өөдөөс нь цоргив. Тэнд ямар ч хэрэгсэл байсангүй. Харин аль хэдийн зомби болсон жаахан хүүл байв. Джейсон түргэн хөдлөөгүйсэн бол лав түүнд хазуулах байлаа. Харин өрөөнд Сим инээсээр дорог шинжин харж байв. Тэр хүн харамсалтайгаар вируст халдварласан гэж хэлв. Энэ олон жил тэр ан хийж хүүгээ тэжээсэн аж. Одоо Джейсон өөрөө хөлөөрөө хүрээд ирсэн болохоор хүүд нь хэдэн сар хангалттай хоол болно гэв. Гэвч Сим бүсээ дөнгөж тайлмагц. Джейсон сандран хаалгыг түлхэн орж ирэв. Чи түүнийг алчихсан уу? Хүүн Джейсоны гарт өгснийг мэдмэгц. Сим огтхонч эргэлзэлгүй гохоо дарлаа. Джейсон хүчгүйхэн сөхөрч унахыг хараад дороо галзуурсан мэт үсрэн дайрлаа. Хоёул ширүүн ноцолдох тэр мөчид гинэт буун дуу тас хийв. Сим тэр дороо газар савн унав. Джейсон харуулсан нь анх өөртөө үлдээсэн тэр сум байлаа. Гэвч түүний цээжинд ч бас нэг сум туссан байв. Дороо туйлтанд сүлдсэн Джейсоныг түшин. Цуглах цэг рүү яаран гүйлээ. Даан чаврал ирж амжаагүй байтал Джейсон газар унам ухаан алдлаа. Ухаан баларцсан Джейсон нас барсан ихнэрээ харжээ. Тэр түүн рүү очих гэж завдтал. Нөгөөх нь толгой сэгсрэн хориглов. Дараагийн мөчөд тэр ухаан орлоо. Түүнийг амьд үлдгэсдийн хооронд хүргэсэн байв. Яаралтай эмчилгээний дараа тэр арайхийн аюултай үеийг давжээ. Тэр үед буурал үстэй нэгэн өвгөн өрөөнд орж ирэв. Джейсон ганц хармагцаа танив. Тэр хүн бол тухайн үед түүний хүүхдийг авч явсан эмч мөн байлаа. Та мөн үү? Өвгөний нүдний хүрээ уулайжээ. Тэр амнаасаа уучлаарай гэдгийг тасралтгүй давтав. Энэ олон жил тэр Джейсоныг олохыг хүссэн аж. Гэвч дорог хамгаалах хэрэгтэй тул юр салж чадсангүй. Джейсоны нүд дүүрэн итгэж ядан байв. Өөрийнх нь 19 жил амь тавин хайсан хүүхэд яг нүдний өмнөх дороо байсан аж. Хувь тавилан түүнтэй аимшигтай том тоглоом тохуу хийжээ. Хэрэг тэр үед тэр дорог хамт явъя гэсэн хүсэлтийг хатуу зүрхлэн няцаасан бол эцэг охин хоёр ахин зөрөөд өнгөрөх байлаа. Магадгүй цусан төрлийн хэлхээл түүнийг зөв сонголт руу хөтлсөн биз. Ингээд улаан тахал киноны бүх үйл явдал ийм байлаа. Таалагдсан бол цаашид анхааран дагаарай. Дараагийн дугаарт дахин уулзъя.